Ингээд даргын алдартай сайхан модод хүрсэн гэж илтгэлээ хэлцүүлсэн. Миний хамгийн хайртай, миний одоо баг гэр бүл болсон өртийн дуу судлаач та бүхэндээ болон энэ хуралд оролцож сэтгэл санаагаа нийтгэж сонсож бүтэн өдрөө өнгөрүүлсэн та бүхэндээ чэсгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж за ингээд хүндэтгэлийн үүднээс энэ наадмын тухай энэ эрдэм шинжилгээний хурлын тухай дүгнэж үг хэлье. За ингээд даргын алдарт дуучин ардын жүжигчин хэлвэчгийн ухааны доктор профессор уртын дуучин шарын чимцээгийн нэрмжид уртын дууны наадмын хүрээнд уртын дууны олон улсын уралдаан уртын дууны тухай эрдэм шинжилгээний хурал гэсэн хоёр томоохон үйл ажиллагаа ингээд зэрэгцэж болж манай эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхлээд за өндөр хаалгаас хааж байна. За энэ хуралд бол 34 илтгэгч илтгэлээ ирүүлсэн. За одоо бид нар өнөөдөр одоо сонссон бол 28 илтгэл байна. За энэ илтгэлүүд одоо бүгд хэвлэгдсэн. За энэ хурлын илтгэлээс та бүхэн өнөөдөр энэ сайхан эрдэмтдийн үгийг дэлгэрүүлэн үзэх боломжтой. За өнөөдрийн энэ хуралд бол шинжлэх ухааны доктор 3, PhD доктор 24, докторант 5, магистр 3 хүмүүст илтгэлээ хэлцүүлсэн байна. За энэ одоо дүнгээс дүгнэж үзэх юм бол манай уртын дууны судалгаанд одоо докторууд дийлэн ухааны эзэлж байгаа гэдэг бол энэ хурлын чанар чансааг бол харуулж байна. За мөн одоо залуу судлаачид хүч төгрөг орж ирлээ. Өнөөдөр энэ залуу судлаачдынхаа бид нар бол үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд тогтоох одоо батгахтаа юу ирсэн гэдэг энэ залуу судлаачдаа бүгдээ чэсгэлээс талархал илэрхийлж бас баярлалаа. За энэ илтгэлийн одоо төлөв байдлыг ингээд авч үзэх юм бол угсаатны хөгжим судлалаар 3, хэл соёлоор 5, за харьцуулсан судалгаагаар 3, даргын дууны талаар 6, жинзээ судлалаар гэж хэлж болох юм тийм ээ. Жинзээ судлалаар 4, за уртын дууны ерөнхий судалгаагаар одоо 3 гэсэн одоо чиглэлийн илтгэлүүд хэлцүүллээ. Эндээс харахад бол бид өнөөдөр даргын дууны талаар даргын уртын дууны талаар төлхөө хэлсэн гэсэн үгээ. Тэрний дараа бол энэ хэл соёлын асуудлууд яг харахгүй тулгуур суурь ойлгох учраас энэ талаар одоо 5 илтгэл хэлсэн байна. За манай хуралд одоо гадаад болон холоос зорин иргэсэн энэ итгэгч нартаа бас тусгайлан баяр хүргэж байна. За Оросын холбооны улсын халимгаас хүрэлцэн ирсэн доктор Бастахов Гайна, за мөн Тирон Екатерина та хоёртоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. За мөн сануун судлаас хүрэлцэн ирсэн алдартай судлаач Багш Сүлхион багш, Сунаа багш, за мөн одоо энэ орчуулга хийсэн жалаач тэрний одоо жалаа өдөртөгчээр ажилласан гэх тийм ээ. За мөн одоо нагадан ирсэн бүх хүмүүст нь одоо манай хурлын төлөөлөгчид одоо баяр хүргэж байна. За мөн одоо холоос ирсэн дайны одоо нэг сайхан одоо судлаач байгаа юм бол ховд их сургуулийн доктор Өвнөх Дэлгэр байгаа. За Өвнөх Дэлгэр доктор таас үнэхээр бас нэг үндэслэлтэй хэлсэн. Тэр Өвнөх Дэлгэр өгшөөр Ж өсөд бол их байна гэдэг энэ бол шар өмгтэй холбоотой гэдэг бол бас үндэслэл яг л үзүүч айлгууд ч одоо заяа гэхээр чи жаяа гэж хэлж хэлдэг шүү дээ. Тэгэхээр Ж өсөд гэдэг үнэхээр бас тийм байж бас магадгүй шүү. Тэг сонирхолтой ажиллаж хийсэн байна. Танд баярлалаа. За ингээд өнөөдрийн одоо илтгэлүүдийг ингээд дүгнээд ингээд бас дахиад ингээд дүгнээд үзэхэд бол асуулт бол 20 орчим асуулт гарсан. Санал бол 4-5 санал гарлаа. За ингээд даргын судлал гэдэг зүйлийг одоо бид нар өнөөдөр онцолж ярьлаа. Даргын судлал дотроо хэл болон соёлын судалгааг авч үзлээ. За мөн уртын дууны судалгааг бол өнгөрсөн одоо ирээдүйн одоо төлөв байдлыг бид нар ингэж өнөөдөр шүүмжлэж одоо доктор өөрөөсөө сандыг зөвшөөрлөө. За мөн одоо энэ бодлоос чимцээ судлал гэж одоо тийм даргын одоо дууны уртын дууны судалгаа даргын зөвлөлтөд холбогдвол яг харахгүй энэ хүний нөлөө бол их юм байна гэдгийг одоо бас дүгнэж хэллээ. За мөн одоо даргын уртын дууны одоо хэдийн төлөв урд нь ямар байсан одоо ямар байсан энэний талаар бид нар бас санахаа одоо хүндэж хэллээ. Тэгэхээр энэ дээр бол соёлын үеийн төвийн одоо алхмыг шинжээж доктор Гамбалтын илтгэл бол яг харахгүй танай Сүхбаатар аймаг ялангуяа даргын судлалд бол шууд холбоотой байна гэдгийг одоо та бүхэн
анхаарах аваарай, сайн үслээрэй гэж хэлмээр байна. За шинэ судалгаа өнөөдрийн одоо хурал дээр бол олон янзын шинэ судалгаанууд гарч ирлээ. Энэ бол онлын төвшөнд бол одоо доктор Зэгима, Агима гişүн, доктор Зүр багш хэлбэрүүд бол тавилаа. Аман зохиол судалгаа, аялгууд аман зохиол, за бүтээн дуу одоо компьютер, захин технологи ашиглаж одоо судлах. За энэ судалгааг наривчлан тооцоолох тийм ээ. За энэ талаар бол энэ тавцлал сая харсан залуу судлаач маань үнэхээр сайхан байна. За хэлний соёлын талаар бол бас их сайхан ярьлаа. Судалгааны шинэ арга зүйн талаар одоо шинэ санаа зөвшөөрж өгсөн доктор Эсүна багшлаа, мөн Паксуйфа багшлаа дахин талархал илэрхийлье. За энэ бас шинэ санаа биднээс одоо салахгүй. Миний хувьд бол Улаанбаатарт одоо дагаад явж цаашдаа магадгүй аваад өгөх баг. Энэ болохоор энэ уран урсын урлагийн соёлыг бол инновац болгох асуудал. Энэ бүтээгдэхүүн болгох яриаггүй. Инновац болгох асуудлыг төвшүүлж тавьсан бол та бүхэн энийг одоо бас бодож явах байхаа гэж бодож байна. За ингээд энэ ололтын талаар бол ийм сайхан ололтууд байна. Тэгээд бас цаашаа бас их санаж бодож явсаас бас энэ төгсөлтэй юм уу ийм одоо сануулга болох зүйлийг одоо манай модератор нэгтгэсэн. За одоо энийг би хэлж байна. За энэ дээр болохоор судалгаа болохоор хэд ерөнхий биш одоо наривчлсан хүнзгийн юм судалгаа шаардлагатай байна. За онлын үндэслэл арга зүй болоод бид нар бас маш зөв сонгож таамаглаа тодорхой төшөөлөд үнийг одоо яг бодтой баримтаар ботолж олон талаас нь харахсан байна гэдгийг одоо хэлмээр байна тийм ээ. За мөн одоо цагтаа багтаах. За мөн мэдээж хэрэг одоо энэ үг үсгийн алдаа бол зөндөө пипинүүдээр маш их алдаа байна. Энийг одоо залуу судлаачид маань анхаараарай тийм ээ. Одоо чинь Афган жамбал гэдэг Афган жамбал гэж үзээд Афган жамбал гэж үзээд аваад их хэмжлэгийн алдаа бол хүмүүсийг одоо төөрөглөж болцсохгүй гэдэг одоо санаж байна. За бас нэг хэлэхгүй зүйл бол энэ манай нийт итгэгчдийн зүгээс болоод энэ бид нар хоорондоо ингэж яриад 10 гаруй хүн ингэж ярьлаа. Хоорондоо бие биенийг ойлголцлоо. За энийг бол ингэж хүч хөдөлмөр зарсны хэрэг нүлээ. Энэ одоо аймгийн соёлын ажилтнууд тийм ээ. За шинжлэх ухаан хариуцсан бас одоо аймгийн одоо хэлтс одоо том хэлтс байдаг боловсрол шинжлэх ухаан хариуцсан энэ хүмүүс уртын дуучин маань ингэж завч хөдөлгөөндөө хүчрээ сонсоод за энэ ингээд одоо бид нартай санал одоо харилцсан ойлголцоод шинэ санаа, шинэ одоо бодол, шинэ мэдлэг олж авах байсан бол илүү их сайхан байлаа гэж одоо бодлоо. За ингээд ямар ч байсан нөгөө маш сонирхолтой аймагт Батбөх одоо их сайхан одоо олон талын өргөн юм судалгаа боллоо. Та бүхэндээ итгэж нартаа сайн сайхан бүхнийг хүсвэ өрөөё. Та бүхэнд